Бидний хүссэн хүлээсэн арга хэмжээ маань эхлэхэд бэлэн болжээ. Хөвсгөл ховдын найзууд маань Улаанбаатарт ирэх гэж 2 хоногийн замд өнгөрөөсөн хэдий ч бүгд л урам зориг, баяр хөөртэй харагдаж байна. Цар таглаас болсон урт хугацааны карантины дараа энд цуглаж, амжилтаа хуваалцсан, хоорондоо танилцаж дотносон, бие биенээсээ суралцаж, энэ өдрийг хөвчлээ сайхан өнгөрөөхөөр бүгд л тоглож байна. Монгол эколог төв залуучуудын доктортой хөгжлийн корпус хөтөлбөрийг Европын холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн оролцоо сайтай, итвэх санаачлагтай, байгаль дээлтэй, залуу манлайлагчид бэлтгэх нь хөтөлбөрийн гол зорилго гэдгийг хөтлөгчид онцлоод Европын холбооноос Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Axel Neckez-ийг арга хэмжээ нээж үг хэлхийг урьсан юм. Бид багт хуваагдсан хоорондоо танилцсан хэдий ч бас л бие барьстай байсан тул хөтлөгчид биднийд нүүр хагарах хөгжин тоглоомын даалгавар өглөө. Олон улсад хүчээ авч буй алдартай сериал киноноор гардаг янз бүрийн дүрс чихрийн гол дүрсийг гэмтэлгүйгээр гаргаж авах. Хамгийн гол нь богино хугацаанд багаараа амжилттай олон дүрсийг гаргаж авсан нь ялагч болох байлаа. Бид бүгд хурд хүч ахвал самбаагаа сорьсон. Бидэн дундаас аян баг хамгийн олон дүрс гарган авч ялагч болсон юм. За аян багийг тайзан дээр дуудаж байна. Шагналаарай. Бус баг нь бол долоо байсан ч гэсэндээ жижиг дүрс царим удаа жижиг дүрсүүд байсан шүү. Аянга багийнхан ялагч болоод л элчин сайдаас хамгийн олон асуулт асуугаад л бас хамт 6 ахуулаад л малайлж эхэлж байна шүү. За одоо арга хэмжээний хамгийн чухал хэсэг эхэлж байна. Ахлах ангийн сурагчид бид нар их орондоо тулгарч буй асуудлыг судлан шийдэл санаачилж, төсөл боловсруулж, бусдад амжилттай танилцуулах аргад суралцах хүсэл эрмэлзэл их байдаг. Хичээлээс гадуурх энэхүү боловсролыг олгох, багаар ажиллан судлан шинжлэх, амжилттай хүмүүсээс суралцах, элтгэх чадварыг хөгжүүлэх, арга зүйн дэмжлэг авч чадах боломжийг олгож өгдөг нь залуусын хүч арга хэмжээний том давуу тал юм шүү. Өнөөдөр олон сонирхолтой зочид ирж төсөл гэж юу вэ? Төслийн маркетинг, төслөө хэрхэн пич хийх вэ гэх мэт сэдвээр маш хэрэгтэй зөвлөмжүүдийг өгсөн нь бидэнд дэлхийн хөгжилтэй хүлээлгэх том боломжийг бүрдүүлсэн шүү. Харин одоо бидний сурсан мэдснээ хуваалцах цаг. Бид баг багаараа сэдв суглан төсөл боловсруулж эхэллээ. Эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, сэтгэл зүй, дээрлэлт. Нийгэм тулгамдж буй чухал сэдвүүдээр төсөл боловсруулж хоорондоо өрсөлдөхөөр бэлтгэж байна. Хэдий богинохон хугацаанд ч гэсэн бидний хамтран зүтгэсэн төслүүд маань танилцуулахад бэлэн боллоо. Монгол улсад амжилттай хэрэгжсэн олон төслийг бүтээсэн зочин ах эгч нар маань биднийг үнэтэй зөвлөгөөгөөр мэдрэлсэн болохоор багууд үнэхээр сайн төсөл бэлтгэж эрч хүчээр дүүрэн өрсөлдсөн байдаг шүү. Ингээд дөрвөлжин багийн эрүүл мэнд төсөл шилдэгэр шалгарлаа. Бидний зарим нь олон хүний өмнө төслийн амжилттай танилцуулах, хүндхэн эсэгтэй нүүр тулж, үгээ мартах, сандрах зэрэг давхцсан хэдий ч бид хамтдаа чадлаа. Харилцан суралцаж, бие биенээ нөхөн хамтарч, өөрсдөө хөгжүүлэх чадварыг эзэмсээр л байна. Арга хэмжээний төгсгөлд бяцхан сюрприз биднийг хүлээж байсан нь дуучин Нэнэ байлаа. Бидний арга хэмжээг өндөрлүүлж, гоё дуунуудаа дууллаа. Бид ч нөхөрсгөр хүлээн авч хамтдаа дуулж, бүжиглэж байлаа.
Залуус бид хоорондоо найзлан хөрлөж, санаачилсан төслөөрөө бусдад үзэл бодлоо илэрхийлж, нэг өдрийг үр бүтээлтэй, хөвгөлтэй өнгөрүүлж, бүгд сэтгэл хангалуун буццгаасан юм. Дараагийн залуусын хүч арга хэмжээг тесэн ядан хүлээж байна. Баярлалаа Европын холбоо, баярлалаа Монгол эколог. Түр баяртай, туудахгүй дахин уулзцгаая найздаа.